За манай гэрийнхэн сумын төрөө явцгаас нь тэгээд дөнөөрөө би өөрөө хоолоо хийж идэх хэрэгтэй боллоо. Хамгийн ихэнд хийх ёстой зүйл бол маха татах. Маха татчихэд иргэд уулзъя. Маха татчлаа. Нэг иймэрхүү мах байхт болох байх уу? Будаатай хуурах хийч тийм үү дөө амраар нь. Одоо нэг хэдэн минут хүлээх л үлдлээ. За хоол маань нэг иймэрхүү болсон байна. Би энэ будаатай хуурга зүгээр идэхгүй, шууд аягандаа хийж идэхгүй, нэг өөрөөр идэж үзнэ. Би сая өөрөөр идэж үзнэ гэсэн штэ. Тэр өөрөөр идэж үзэх арга нь болохоор энэ атгсан будаа. Тэжэн дээр яг атгсан будаа гэж нэг иймэрхүү будаа гаргаад иддэн штэ. Тэг яг нэг тэрхүү болох гэд хийсэ. За одоо идэж үзье. Гоё. Будаага жоохон чанга атгах хэрэгтэй юм шиг байна. Тэгэхгүй болохоор яг ингээд 1 2 хазчихвал ингээд бутраад байна. Гэтэ яах вэ? Тэгээд анх удаага дурч үзлээ. За би одоо хоолоо ид ингээд зурагт үзлээ. Тэгээд үтсэнд баярлаа.